үзэгчтэй бүхэнд баярлалаа. Эглэлүүдийн хилцүүлгийн цаг компани нисгэлийн хүрээнд үзэгчтэнд хүрч байна. Тэгэхээр хилцүүлгээ би бас сая хууль эрх зүйн орчин бол Монгол бол хангалттай бүрдсэн боловсролгүй болсон байгаа. Хамгийн гол нь хэрэгжилт гэдэг зүйл дээр бол гацсан нь өнөөдөр хөгжлийн бас гол тушаа болоод ингэж ярьж байна л да. Тэгэхээр үндэсний зөвлөл бол ер нь компани засаглалыг хөгжүүлэх чиглэл хуулиар ер нь яаж хэрэгжүүлвэл илүү хөгжил нэмэр болох вэ? За манай компани засаглалын зөвлөл үндсэндээ нэг 9 байгууллагын төлөөлөл ордог. Санхүүгийн засаглал Монгол банк, эдийн засгийн хөгжлийн яам, за төрөмжийн хороо гэдэг дөрвөн төрлийн байгууллага. Дээрээс нь манай хотдоожин танхим, аялал жижигхэн холбоо байна. За тэгээд компани засаглалын хөгжлийн төв, хөрөнгөний бирж, банкуудын холбоо гэж байна. Бидний гол чиглэл юу вэ гэвэл бидний 9 байгууллагын төлөөлөлөөр дамжуулж чиглэлээ биелүүлэх. Саяхан бид нар бас нөгөө үндэсний газар тавьсан албан бичиг явуулаад санхүүс хорны ерөнхийдөө хуулийн эрхлүүдийг хангах тал дээр санхүүс хороо төлөхгүй ажиллах ажиллаж байдаг шаардлага тавьсан. 5 байгууллагын төлөөлөлд ажилласыг байгуулаач. Нөгөө хуулиараа бол 4 сарын 10-ны дотор компаниуд, хувьцаат компаниуд маань тууз авралцсан байх ёстой. Санхүүгийн өнгөрсөн жилийн тайлбар хэлсэн байх ёстой. Тэгээд ноогт ашиглах үгүй гэдгийг туузын хурдаар хэлсэн байх ёстой байдаг. Дээрээс нь 4 сарын 30 дотор багтааж хүн үлдсэн болоо болдог. Тэгээд одоогийн байдлаар энэ хуулийн хугацаанд санхүүгийн тайлангаа өгсөн компани бол нийтдээ 300 мянган өгсөн компани байгаа. Эдгээр дөрвөж 94 компани санхүүгийн тайлангаа хөрөнгөний бирж өгч санхүүс хандуулж олон нийтэд мэдээлэлсэн байгаа. Бус нь нөгөөг байгаа. Өөрөөр эдгээр компаниудын бараг 3 мянган хуулийн хэрэгцээ хангах үнээр хангаж чадахгүй гэсэн. Нөгөө талаар 4 сарын 30-ны дотор хуулийн үйлчлэгчдийн холбоо хурдлах ёстой учраас түүнээс 45 хоногийн өмнө хуулийн үйлчлэгчдийн холбоо хурдлах зарыг түүх ёстой гэдэг. Энэ бас тодорхой хэмжээгээр бас ялгаагүй бас 100 хэдэн компани заалцсан байх чийтэй. Өөрөөр энэ компаниудыг удирдах байгаа нөтөлгөөж яагаад нь хуулийн хэрэгцээ хангах чадаагүй нэ гэхээр ерөөсөө манай энэ тогтолцоотой холбоотой. Анх 90 онд хөрөнгөний бирж, 90 онд хөрөнгөний бирж ажиллаж эхэлжсэн. Тэгэхээр 93 онд бараг бүх компаниуд тухайн бүртгэгдээс 208 компани бүгдөө санхүү тайлангаа тэр 93 онд төлжсэн багч. Эдгээр компаниудын бараг 70-80 гаруй одоо ногдол таацсан байх чинь. Гэтэл нөгөө зах зээлийн айжмаар нөгөө тухайн үед ажиллажсэн төрийн байгууллагын одоо хуулийн хэрэгжүүлэх тавьж шаардлага хангалтгүй байсан учраас аюулдаа нөгөө бизнес эрхлэгчид нөгөө талаас компаниуд энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байвал болдгийн байна гэсэн ойлголтыг би болчихсон. Яг өнөөдөр бидний одоо би болж байгаа том бэрхшээл болоод компани тухайн хуулийн 75%-аар өөрчлөлт оруулаад компани туузын гишүүд болон туузын нарийн бичгээр сургалтын сууж гэрчлэгээ авсан байх ёстой гэсэн заалтыг оруулсан. Манай бизнес их мэдэхгүй ш мэдчихэж байгаа. Хэрэгжүүлэхгүй яадаг юм байж асуугаад байгаа. Торгол мэддэг юм байж байгаа. Өөрөөр хэлбэл энэ компани тухайн хуулийг хэрэгжүүлээгүй одоо хуулийн этгээд буюу нөгөө зэрэг бүх ард нь шаарддаг гэж байна л да. Хэрэгжүүлээгүй бол яг тэр гүйцэх хөдөлгөөнд гүйцэх туузын дарга туузын гишүүдэд хөдөлмөрийн хөлсийг доод хэмжээг 20 дахин нугсан гэдэг торгол ногдуулна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн доод хэмжээ чинь 140 мянга байгаа тийм 150 мянга байгаа. 150 мянга 20 дахин гэхээс чинь 3 сая төгрөгийн торгол төлөх нэ. Туузын дарга торгол төлж байгаа бол тэр бол танай компани дансаас гарахгүй таны өөрөө чинь дансаас гарна. Гэсэн үг. Торгол авах. Хоёр дахь асуудал хэрвээ туузын гишүүд сургалтын сугаал байх юм бол хуулийн үйлчлэгчдийн хурлаараа хуралдаж тухайн одоо туузын дарга туузын гишүүдийг их зүүн чадамжгүй байна гэж хэлнэ. Ягаад гэвэл хууль дэвгэж заасан хуулийн залтыг хэрэгжүүлээгүй гэдэг талаас авч үзэл тухайн туузын гишүүдийг зүтгүүлзүүлэх туузын гишүүнээс бохирдуулах хэмжээг авах хэрэгтэй. Бид нар ч гэсэн энэ чиглэлээр одоо ерөөсөө 4 сарын 1-30 хүртэл одоо нэлээд одоо хэвлэл мэдээлэл тиймэрхүү мэдээлэл цацсан холбогдох байгууллагууд албан бичиг явуул торгол хэмжээг гэсэн. Үүнээс бид нар бүхэлдэн 20 жил 23 жил айж тайван байлаа. Зах зээлээ бүжиж байгаа байдал энэ л үйт. Өөрөлдвөл олон улсад ч гэсэн бас адилхан ерөнхийдөө зах зээлийн одоо өөрөөгөө удирдах буюу одоо self regulation маягаар тийм ээ удирдах тогтолцоо явж ирсэн. Энийг ерөнхийдөө дэлхийн олон орнд хэрэгжүүлж явж ирсэн. Үүнээс болж одоо 2000 он гарсан Enron компани, WorldCom гэх дэлхийн томхон компани давтарсан байж байгаа. Тэгээд дэлхийн зах зээлийн одоо тогтолцоон дээр ерөнхийдөө энэ зах зээлийг ерөнхийдөө регуляц буюу одоо зохицуулах хэрэгтэй, зохицуулах хэрэгтэй байна гэж авч үзсэн. Өөрөөр хэлбэл хоёр хүн хоорондоо бизнес хийж яхад түр ямар хамбаатай юм бэ гэсэн хандлагаар хэмжсэн байхгүй. Үүнийг бол болоод үгүй цаашаа хувьцаа зэмшиж хохироод байна. Хувьцаа зэмшиж хувьцаа худалдаж авчихаар ноогтлож авахгүй байна. Холбогдох тайлбар мэдээлэл авахгүй байна. Энэ төр яаж ажиллах вэ? Нөгөө хувьцаа компаниудад одоо шаардлага тавьдаг, хуулийн хэрэгжүүлэх одоо хэмжээг авдаг байх хэрэгтэй.
Тэгэхээр юу ч хэлэх гэдэг нь болохоор хамгийн гол механизм бол төрийн гол үүрэг бол ялангуяа санхүүгийн болохоор төрийн хорооны хол үүрэг бол хувьцаа эзэмшигч хөрөнгө татан төлөвлөж байгаа компани хоорондох зохистой харьцаа байна уу? Хэн нэгнийх нь их хохирж байна уу гэдэг талаар тулгаахах хэрэгтэй. Тийм учраас компани засаглалын хувьд үзэндээ гол төрийн зарчим байдаг. Мэдүүлэх нь ил тод байх хэрэгтэй гэж. Компани өөрсдийнхөө мэдээдэг ил тод мэдээлэх хэрэгтэй. Өнгөрсөн үнцаас нь одоо тухайн хуулийн одоо өмнөдсөн хуулийн дээр бол зөвхөн санхүүгийн тайлангаа олно гэж төрөж байгаа байхгүй. Тэгтэл яасан бэ гэхээр дотор тусан тайлангаа Канадад төдийг ерөөсөө хөрөнгөний мэйжээр тавьсан байх шүү дээ. Тэрийг нь ойлгодог хувьцаа зөвшт байхгүй шүү дээ өнөөдөр. Ашигтай маш ихгүй. Мөн ашигтай юм гэдэг. Ашигтай гот нөгөө хөнгөлсөн ашиг гэдэг нь шийдвэрчтэй. Тасны арга нөгөө лог хийж байгаа байхгүй. Өөрөөр нь яг холбогдох байгууллага мэдсэн чинь болсон мэдээгүй шиг өгөрөө за болсон юм аа. Ногд ашиг хэмжээ бага болчихдээ. Тэгээд урд хуулиар бол ногд ашиг тарахгүй туусан шийдээд хөрөнгөлөгчтэй хуулиар зарладаг байсан бол одоо туусан яагаад хөрөнгөлөгчтэй хуулиар ногд ашиг төлөхгүй болсон шалтгаан хэлэх ёстой. Хөрөнгөлөгчтэй хуулиар тухайн компанид аудит хийсэн аудитын компани нь санхүүгийн тайландах хэрхэн яаж аудит хийсэн байгааг мэдээлэх ёстой. Гэхдээ энэ бол маш чухал асуудал хэлдэг байлтай байна. Захиалгатай асуудал. Өнөөдөр яг нэг бүрэлдэхүүн тууцын гишүүн зүг символичтэй тууцын гишүүн гэж явж байгаа. Яг одоо тууцын гишүүн цалингуу гэж байгаа. Тэгэхэд нөхдүүд байдаг, хүчил суудаг. Нөгөө гүйцэтгэх хөдөлгөөн туусдаа мэдээлэх мэд тогтолцоо байхгүй байна. За дээрэс нь бол хариуцлагын асуудал. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн нэг тууцын гүйцэтгэх хөдөлгөөн хянах гэсэн одоо хариуцлага хүлээж байгаа. Энэ хариуцлага нь алдагчаад байна л да. За бас нэг ижидэж харьцааны асуудал л да. Том хувьцаа эзэмшигчтэй одоо юу гэдэг сайхан хандаад тийм ээ жижиг хувьцаа эзэмших буюу одоо шил бага хувьцаа эзэмших нөхдүүдэд тэдэд явах матай гэсэн байл хандаад байгаа. Үүнийг одоо болох одоо олон арга байдаг юм байл л да. Одоо хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх нь хөрөнгөний зах зээл хөгжүүлэхэд хамгийн түрүүнд хийх зүйл бол төлөвлөлийг багасгах хэрэгтэй. 50-д бол ерөөсөө 30-40 зарчим гэж юм байна. Нэгдний сонирхолтой идэхэд 30% эзэмш. За тэр хөрөнгө оруулалтын банк байна тэтгэврийн сан байна 40% эзэмш. 30% тухайн компани 30% олон нийтэд айлчаад байх хэрэгтэй гэж. Энэ зарчим. За тэгээд Японд юу яаж хөрөнгөний зах зээл хөгжсөн бэ? Яаж банкуд нь томорсон бэ гэж бодоод үзсэн чинь ерөөсөө нэг хүний их мэдэлтэй байж тийм 51% нэг банкны эзэн болохоор тэр хүнд итгэж дахиж хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байдаг юм байна. Тийм учраас ерөөсөө нэг банкны хувь эзэмшиж байгаа нэг хүн бол дээд нь 15% эзэмш. 15% эзэмшихгүй гэхээр олон хүмүүсийн эзэмшихтэй зөв хүмүүсийн оролцоо их болдог. Компани зэгтэн гол зорилго бол ерөөсөө хамтын унтарлага. Бид corporate governance-ыг ерөөсөө компани гэж орчуулсан буруу байхгүй. Corporate хамтын удирдлага гэсэн тогтолцоог бий болох талаас нь хэлж байгаа юм байна. Тэгэхээр хамтын удирдлага зөвхөн компанид биш бас төрийн бас байгууллага бас заашгүй байх хэрэгтэй байх үзэл байна.